Ямар шаналдахгүй өрөөндөө газаж ухаанаа алдсан аккаунт фер юм хэрэгцээгүй ууган. Тийм ээ. Энэ бол манай гол дүр Гэслен Перч юм. Зурлал солигдоход гол дүр маань дайсныхаа төлөвлөгөөг үржилэн мэдэж өөрөх бэлтэн яг одоо зурвалаар харагдаж байгаачлан гарцаагүй байдалд оруулахад нөгөөх нь болохоор чи яаж сүнсэн Перч юмын гэр бүлийн хүү байдаг юм. Гэхдээ манай хүн нөгөөх нь чи хандаад үснээр олон удаа дайрах гэж оролдож байна. Гэхдээ дараагийн дайнд ялах хүн нь би. Бас тэрний дараагийн дээрч. Бас дараагийнхан ч бас л бүх үед би ял. Чи яагаад ингэж бодож байна? Яагаад гэвэл би бүх төлөвлөгөөг чинь мэдэж байгаа болохоор. Зураглал энэ бүх үйл явдлын 1 жилийн өмнөх рүү шилжнэ. Тэрээр манай гол дүр сэрж байдаг бөгөөд өөрийгөө сэрсэндээ нэлээд гайхдаг. Учир нь юу вэ гэхлээр хэдэн хормын өмнө дайны талбар дээр өөрийнх нь өөдөө зогсож буй хүндээ алуулахын ирмэгтэр байхтана. Тэгэхээр энэ төгсгөл чи юм шүү. Тэвийн 7 хүчрэг хүний нэг хөвсний сэргүүдийн хаан гэгдэх Гэслен Перч юм. Дайн дууслаа. Зурлаар харагдаж хүн тэвийн 7 хүчрэг хүний нэг ба хүлэгт баатар Идон. Манай гол дүрч гисэн 7 хүчрэг хүний нэг бөгөөд хөлсний сэргүүдийн хаан Гэслен Перч юм. Задгүйл энэ Эрдүүн гэдэг хүн чинь яагаад манай хүн занл хийлж байгаа вэ гэхлээр Перчиум гэдэг гэр бүл нь хэдийн сүнчгсөн харин тэр сөнөг үйл ажиллагаанд нь гардан оролцсон юм байх. Ягд гэр бүлийн сүнжүүд байгаа чинь гэр бүлийнх нь ууган хүн ингээд амьд байгаанд нь нэлээд гайхдаг. Яг тэр манай хүнийг юусоо ууган хүн гэдгийг мдээгүй. Гэхдээ одоо мэдчихсэн учраас гэр бүлийнхэн ардаас яваа гэд манай хүнийг цааш нь харуулахыг завдж байгаа. Хөөрхийн Перчиум гэр бүлэг нь Уздагун Делфина гэдэг гэр бүл ардан байсан бөгөөд тэр гэр бүлийнх нь ард нь энэ залуугийн гэр бүл хүртэл байсан гэдгийг нь мэдж авдаг. Тэгээ ямар ч тааж өгөх гэж байгаа учраас шамд үүнээс илүү тайлбарлах хэрэггүй. Одоо зүгээр л өөрийнхөө хувь тавилантай эвлэрч үз. Манай хүн уурандаа чи юм уу навш. Би чамайг хизээж үржихгүй дэ гэсэн. Шууд л толгойг нь хов битл авчиж байгаа юм. Тэгээ ямар ч тааж манай хүн эргээд амилчихсан байх бөгөөд миний толгойг ууг нь цавцсан штэ. Тэгтэл мөрөн дээр минь толгой маань байсаар байна. Ингээд эргэн тойронд ажиглаад байж байсан чинь гадаас нь залуу эзэн тэн гисээр Перчиумын цэрэг Рикардо гэх залуугаараа төрнэ. Шууд л манай хүн ард нь гараад чи миний асуултанд хариулвал чамайг амьд үлдээе гэсэн чинь үүнийг нэг тоосон зүйл байхгүйгээр энэ арай хитэрч байна гэж бодохгүй юу? Үгүй л бол үгүй. Чи ч одоо яагаад байгаа юм бэ гэсэн чинь үгүй та ч одоо саяхан л хэдхэн хормын өмнө л оркууд руу бидэнд дайрахгүй бол гэж баахан хажихж байснаа унтаад өгөө үсттэй. За ямар ч тааш өөр ярих юм балга хурдан шиг юм апагл. Юм уу та? Хаашаа явах юм? Хаашаа гинэ? Мэдээж Перчиум ордон руу. Манай хүн энэ үгийг сонсоод нэлээд гайхдаг. Ягаад вэ гэхээр Перчиум гэдэг ордон хийдийн өмнөх амьдралтанд сүнжигсэн байсан шүү дээ. Энэ залуугийн хэлсэн үгийг батлах гээд гадаа гараад харсан чинь тэр тэг цаана Перчиум ордон үнэхээр байж байдаг. Яагаад зүгээр гэдэг үлээ? Би бүр үнс болчихсон байхыг харсан шүү дээ. Та ч одоо хар дарчихсан юм уу? Өөрийн гэр бүлээ сүнсэн юм чиг хэрэгжилээ тэл. Каун сонсуулж таны хөөх байх шүү. Би зүйлүүд байгаа юм бах та. Дэмэртэйч манай хүн гэр бүлээ сөнөхийн өмнөх үйл явдал руу хүрээ идэрч гисэн гэдгээ саялт нэг ойлгож байгаа. За тэгэхээр өнөөдөр би та нартайгаа иргэн ирсэн хөлсний цэргийн төлөвлөгөө гэсэн шинэхэн цувралаар уулзч байна. Сая харах төртөл нэлээд сонирхолтой эхлэж байгааз. Ямар ч тач энэ цувралыг цааш нь өргөжлүүлэх хэсэг нь та нарын шийдэх асуудал бөгөөд хэрвээ 8000 лайк хүрэх юм бол энэ цувралыг цааш нь өргөжлүүлээ гэж ойлгоод би дараагийн парт 2-ыг хийн шүү. За тэгэхээр шинэхэн цувралаа цааш нь өргөдүүлэхийн тулд 8000 лайк хүргэх нь байна. Мөн subscribe дарахаа битгий орхид дуулаарай. Нэг ойлгосон бол шинэхэн цувралынхаа эхний парт руу орцгоё. Тэгээд цуврал руу бүхэн гаргаас өмнө гол дүрийг хэдүүлээ цаашдаа гисэрэг яваа заа юу. Гисэр Перчиум гэр бүлийн ууган хөө. Гэхдээ гэр бүлийгээ маш их үзэн яддаг байсан. Энэ хүүхдэрхүү зангаасаа болоо гэр бүлийн ихэнх гишүүдтэй үл тоогдож байсан учраас гэрээсээ зүхтах шийдвэрийг гарган хэдэн жил өнгөрсний дараа хөлсний цэрэг болж чадсан. Маш олон дайн тулаанд Америстэн олон дайсныг цааш нь харуулсан эцэст өөрийн гисэн нэр хүндтэй болж эргээд Перчиум гэр бүл рүү очиж алдаагаа засахыг оролдсон боловч гэр бүл нь хэдийн үнсэнд хожигдсан байдаг. Тэгээ чаваас гисэр маань бүх зүйлээ алдсан. Харин одоо эргээд гэр бүлийнхэн бүх хил гишүүд амьд байгаа цаг үед ирсэн бөгөөд одоо л жинхэнэ хувь талангаа өөрчлөгцөг. За тэгэхээр манай хүний яг одоо энэ чинь ирж гисэн байгаа өдөр нь болохоор өөрийнхөө нэр хүндийг олохын тулд хідэн бүлэг хүмүүсийг дагуулж явж 3 оркийг алахаар явсан юм байна лээ л дээ. Тэгээ энэ хідэн уг нь өмнөх амьдралдаа очиж тэр 3 орк алахын нүүдэ гэсэн чинь бүхэл бүтэн 20 орк байсан бөгөөд энэний ахалж явж байсан
хүмүүсийн ихэнх нь өгсөн болж таарна. Зуугныхоо одоо байгаа ухамсараараа манай хүн энэ 20 оркуудыг дорхоно инээдгээ зогсуулаад алчж чадна л та. Гэхдээ энэ хідэн ардаас нь дагаж явж байгаа туслахууд нь одоо мангар бацаан гэдэг утгаараа л гарч байгаа болохоор энэний тушаалыг дагах юм болоо даа гэж бодож байсан чинь гинтэл нөгөө оркууд нь дайраад ороод ирнэ. Аль хэд гинөө. Өмнө нь ч бас ийм хурдан ирчихсэн бэлээ. Гисэн орж ирээд хамаг л цэргүүдийг нь түүж эхэлнэ. Одоолгүй довтлогооны багийн Скаван гэх залуу бүгд байрлал хайзал. Сандарч болохгүй. Хамгаалтын байрлалд ор гэсэн туушаалыг багийнхантаа өгдөг. Новш гэж анхаарлаасаар оруулчихлаа. Ямар ч бэлтгэлгүй байх үед гинтийн тарилцаанд орох гэж. Гэд бас хөөрхөн сандарсан байж явахт нь гинтэл командлаг гिचхэн ардаас нэг том орк дайрахыг завднаа. Тэг байдал нь нэлээд хэцүү болоод ирэх үед манай хүн шууд л урд ууранд ороод нөгөө командлагч руу дайрах гэж байсан оркийн гарын талсан чинь цэрэг болон командлагч нь бүгд шоконд ордог. Манай ашиглаж чадахгүй байх шүү. Арай эрт өнгөрсөнд ирсэн болч буюу манай хүн энэ үедээ манай ашиглаж чаддаггүй байж таарнаа. Нөгөөдөл нөгөө командлагч гэдсэн нөхөр рүү алхаж очингуудаа командлагчийн ирэх өг гэж хэлдэг. Йоо. Командлагчийн ирэх гинэ. Би түүнийг тэнэг гэдгийг мэдгч. Манай зэргүүдийн амин дээсэн дөрөөн дээр байхад намайг командлагч ирэхээ шилжүүлэн гэдэг. Нэгснээ шууд л чадахгүй. Та энийг тоглоом гэж бодоё. Хэдийгээр та залуу эзэнтэй байсан ч эзэнтний өгсөн эрхийг тийм амархан шилжүүлж чадахгүй. Ингээд манай хүн үнэ хүндрэлтэй ямар нэр хүндгүй байсан гэдгийг бид нар мэдж авдаг. Ядаргаатай юм. Гэсэн ч нэг тэнэг амт ингэртэй надаас ирэх асуугаад байвал би ч гэсэн ингэж хариулах байсан л та. Ингээ бодож явахдаа тэр хоёрын урд нь оор хүрээд ирдэг. Нөгөө камалчч Кейт байсан хүн нь болохоор манай хүн датаа за та хойшоо байсан дээрээ. Та хидрэхээ туршлахгүй гэсэн чинь камалччийн дайрахаас өмнө төрүүлээд өрсөд дайрдаг. Нэг камалчч болохоор уурлаад та өөрийгөө юу хийж өгнө гэж бодов. Гэхдээ ард нь байсан оркийн амин сэгрүүн манай хүн сэлмээ шидсэн бош таарнаа. Нэг үүн дээр бол мэдээж гайхаж байгаа шүү дээ. Йоо яаж имдэгсэг нь очих вэ? Та эскэвэн байхаа. Дулаанд юу хамгийн чухал болохыг битгүү. Айдас давцсан салаанд ялах ямар ч боломжгүй үед бид тэдний итгэл найдрыг насах хэрэгтэй. Яснэ өргөдүүлэн оркуудын дунд бол жинхэнэ төв ожирхноо. Дэмэдэж хэд хэдэн оркийг ээж дараалан алж яадаг бөгөөд үүнийг харсан нөгөө командагч нь шоконд орж байгаа байхгүй юу? Наад руу хүрээдэр оркуудаа. Бүгдийг чинь алаадаг. Ябур улаан галзуу амтэн нөгөө оркууд чинь дундороо жинхэнэ төв ээж эхэлдэг. Командагч нь би зүйлээд байгаа юм баг та. Хэдий маань ашиглаж чаддаггүй ч гэлээ. Надад хүртэл ямар нэгэн зүйл хийгээд хэцүү байна. Тийм байтал яаж энэ туранхай залуу үзэн тэнгэр бүгдийг хийгээд байгаа юм бол түүнийг аль хэдийн ядарчихсан би хэлж чадхаар байна. Гэсэн хитэж антиг дайралтаас болдохын тулд маш бага хөдөлгөөн хийгээд л эмзэг хэсэг рүү дайралт хийж байна. Яг л маанаагүй сэлэмчин шиг. Эсвэл магадгүй бүр тэрнээс гайхалтай. Ингээ манай хүнийг бол дотроо жаахан ч гэсэн хөлийн зөвшөөрч байгаа байхгүй юу? Манай хүн хідэн оркуудыг болохоор та нар чаддаг юм чи ердөө л энэ үг гэд нөгөөдөлий чинь өдөж эхэлнэ. Тэгсэн бүхий л оркууд энэ өдөөнд нь хаатгагдсан юм уу яасан? Бүгд л гистрийн ардаас хөөгөөд эхэлдэг бөгөөд камалагчийн дотор бодохдоо энэ хүүч нь яагаад тэднийг ийшээ дагуулж гүгдэх юм бол? Тэгээ дагуулж явж байгаа зүг нь болохоор хавслын ирэмэг ус таардаг. Камалаг шууд л байдлыг ойлгонгуудаа бүгд хамгаалтын байралд орцгоо. Бид нэр залуу үзэнтэйг дагна гэд ардаас нь хамгаалтын багаараа хөөнөө. Манай хүн болохоор зүгээр төлөвлөгөө болж тарж байгаа байхгүй юу? Уг нь энэ хидийг нь бүгдийг нь алж чадаж исэн одоогийн байгаа байдлын тэнхийг нь ерөөсөө хөрөлцөхгүй байгаа бөгөөд та үнэхээр шилдэг хамаалагч юм бол миний төлөвлөгөөг ойлгоно гэж найдаж байна гэсээр өргөжлүүлэн нөгөөдүүдийг чинь дагуулад хавслын ирмэг дээр яа гэрэгтэн зэрэгсэд хамаалагч нь ардаас нь зэрэгүүдэд дагуулсаар дөхөж ирдэг. Төгс. Гиснэ одоо гэж нөгөөдүүлдэ хэлсний дараагаар командлагч болон бас бус цэргүүд нээлж нөгөө оркуудыг чинь хавслын ирмэг рүү түлхэж унгааж төлөвлөгөө нь албан ёсоор биелэж байгаа байхгүй юу? Бүх оркуудыг алж чадсандаа нөгөөдөлд нэлээд баярлалаа. Тэгээ залуу эзэнтэй ингэ доошо санаа зовоод харахад нь манай хүн сэлмээрээ хавслаас зүгцсэн баш таардаг. Алуу, гараас нь бариараа залуу эзэнтэй. Ингээд командч гараа цунгадаг боловч манай хүн сэлмнээсээ гар налдраа доошо унж орхиноо. Унаж байх зууртаа дүүгийнхээ талаарх дурсамжууд орж ирдэг бөгөөд дүүн нилээн ахта гомдож явдгийг нь бид нар мэдж авдаг. Ямартай ч зураглал солигдоход манай хүн орон дээр байдаг бөгөөд ямартай ч өнөөх цэргүүд нь өөрийг нь аварсан гэдгийг нь мэддэг. Босгот нь бүхий л би нь маш их өвддөг бөгөөд учир юу гэвэл өөрийгөө хитэх хүчлсэнтэй холбоотой. Энэ зур нь үйлчлэгчийн хувцастай бүсгүй гаднаас нь эзэнтэй ингээд ороод ирэх бөгөөд энэ бүсгүй нэрийг Беленда гэдгийг нь мэдэр бидж авдаг. Та намайг хэрэг санаа зовтыг мэдхүү. Цэргүүдэд оркуудыг даатгаа гэж би танд хэлээгүй лүү. Гэсэн манай хүн шууд л очоод тэрдэг бөгөөд энэ хүн яг хийм бэ гэхээр манай хүний багийнх нь багш болж таарна. Намайг жоохон байхаас эхлээд хачин үлүүдийг минь хүлэр галзсан. Миний хажууд байсан цороо ганцсан. Гэхдээ гэр бүлийн нуран уснаас хойш тэр ч гэсэн алга болсон бөгөөд би түүнийг ахиж харж чадаагүй.
Түүнийг ахиад харна гэж би юусоо бодож байсангүй шүү. Би түүнд үннийг хэлэх хэрэгтэй. Намайг сайн сонс. Перж юм уу дутахгүй сүрэл хэрнэ. Та яг юу яриад байгаа юм бэ? Үнэн гэвэл би үхээд бусаж сэргсэн. Тийм ээ, тийм. Орко таныг алгаж явсан гэдэгт би итгэлтэй байна л та. Йоо, минь хэлэх гэсэн үг тэр биш ээ. Чи мэдж байна уу? Перж юм биш танд илүү их аюул заанал нүрлэж байгааг. Ингээд манай хүн үннээ хэлэх гэсэн үгүйсгсээр угаа таардаг. За тэгээ өргөдүүлэн гүйцлэгч за тэр явах вэ? Та өөрөө наадамд оролцоно гэдгийг мэдэж гэнэ үү? Наадамд оролцохоос өмнө бэртэйг хүч нь ямаатай гэсэн жил болгоны энэ хавцаа наадам болдог гэдгийг бид нар мэдж явдаг. Тэгэд энэхүү наадамдаа дүүтэйгээ хүртэл оролцох боломжтой бөгөөд эргээд дүү болон ахын харилцаагаа сайжруулах боломжтой гэдгийг нь үүслэгч нь сануулж өгнө. Тэр наадам хүртэл ерөнхийдөө 7 хоног л үлдсэн байдаг ба энэ үтэн зэрэгцээд ахаа та дотор байна уу гэсээр нэг хүн гаднаас ороод ирдэг. Тэр хүн хэн бэ гэхлээр 7 хоногийн дараа өөхөх Элена. Зөвөр нь шууд утгаараа хэлэх юм бол энэ жилийн наадмаар дүү нас бардаг болж таарж байгаа байхгүй юу? За тэгээ мэдээж удаан хугацааны дараа дүүгээ харж байгаа учраас ахын хараар очиод дүүгээ тэртэл дүүн шууд л ямар заваа юм бэ гэсэн хойшин түлхээд өгдөг. Тэгээ яг яагаад ингэ түлхээд байгаа юм бэ гэсэн чинь манай энэ гисэр чинь хэдхэн хоногийн өмнө дүүгээ амьсгалчин хүртэл муухай байна. Тиймээс нь алга болт гээд зүү шууд хэлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хухаар хулгайч чинь бүр нэг баян ялын задарсан толгойтой нэг цаан байсан байхгүй. Тэгээ өөрийгөө бодохтой болохоор би ч ястаа хөгийн авшгүйчтэй. Уучлаарай гэж хэлсэн чинь төрүүлж уушлал гуйсанд нь хүртэл Белинда, Ильяна гээд энэ хоёр нь бүр шоконд орноо. Үгүй яг гоо таныг оркод алуулгах чахныг ч мэдчихвэн л та. Гэхдээ та толгоор гоцгоолт юм. За болооч тий. Би тэдний бүгдийг нь алсан. Би юусоо тэр толгоон болгоо зогоолаагүй гэхдээ иймэрхүү биеийн байдалтай ухаан алдаад ирсэн байж шүү. Гиснээ хөөхөн инээдэг бөгөөд энэ л гистрийн сүүлийн хэдэн жилийн турш мөрөөдөж ирсэн мөрөөдөл. Бүх зүйл яг л минь санаж байгаа шиг байна. Өнгөрсөн дэх би яагаад хэрэггүй зүйлсээ тэгж цагаа өрдөг байсан юм бол. Дараа 7 хоногт болох наадам дээр Эленатай хамт явах саналаас татгалзаж дайралтын багийнхан миний уурыг хөргсөн гэдгээр шалтгаалсан. Тэр бол миний түүнийг хамгийн сүүлч удаа гарсан үе байсан шүү дээ. Эленагийн бие хамгаалагчдтай хамт хитэн хэсэг цавжигдсан байгаагаар болцсон. Би түүнтэй хамт байх хэрэгтэй байсан юм. Ингээд өөрийгөө энэ бүх үйлдэлд маш ихээр буруутгаж ирсэн байдаг. Удалгүй тэдний хаалгыг хэсэг хүмүүс цогдөг бөгөөд орж ирж байгаа хүн нь бие хамгаалагч Жамал Филипп гэдэг хоёр хүү байдаг. Энэ хоёр хүү ямар шалтгаанаар орж ирсэн бэ гэхлээр удахгүй болох наадамд нь үйлчлэгчтэйгээ нийлээд Елена гэдэг дүүн тэдэнтэй тусалж энэ арын албанд нь ажиллаж байгаа юм байлээ шүү дээ жаавс. Үүнийг нь сонсон гисэр бол нэлээд гайхнаа. Хажуулаас нь Белиндра яв гэж хэлдэг вэ гэхлээр эдний Пержиум ордонд нь хүний нөөцийн хомсдолд орсон учраас одоо ингээд дүүн хүртэл энэ зүйлд нь тусалж байгаа гэдгийг мэдж авдаг. Гисэр бол угаасаа өмнөх амьдралтаа арчааг бахаар булгаж байсан учраас үүн дээр нэлээд харамсаад би та нартай хамт яваад тусалъя гэсэн чинь нөгөөдөл нь бүгд л гайхдаг. Зөрөгдөс солиход ажил дурнаж байгаа хэсэг дээр манай хүн хүрээд очсон байх бөгөөд дүүн хэлэхдээ та бидэнд туслана гэж юу байх вэ? Таны бидэнд тусалж чадах ганц зүйл бол бидний замаас холдоод асуудал үүсэхгүй байх. Эленагийн бие наадмын газраас хол байдаг хуучин хороолын ойролцоогоос олцсон. Хэнийг нь түүнийг дуудсан. Эсвэл тийшээ аваачсан байхаас зайлшгүй. Тэрнээс өмнө би ордны дотор гадаргүй сайн мэдэх хэрэгтэй байна. Ингээд зөксөж явахдаа ардаас нэгэн командлагч хүрээд ирдэг бөгөөд энэ хүн хий юм бэ гэхлээр Фергус гэдэг хүн байдаг. Эзэнтэй таны биеийн байдал гайгүй байгаа нашгүй тий. Таныг тэр оркуудтай тулалдсан толооноос хойш хамаагүй байдгаар тань руу яарч ирлээ. Гэхдээ та яг цагаа олж ирлээ гээд Эленда түүн тандаад түүнийг хурдан шиг өрөөрөө наваачаад тэрийг сонин аашлаад байна гэсэн дуушаалаар тань. Гистрийн хувьд болохоор энэ байж болохгүй зүйл байхгүй. 7 хоногийн дараа Эленда гэдэг дүүн өгөхийг мэдэж байгаа учраас ордны гүг нь байдгаараа судлах хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь ингээ өрөөсөө өөрийнхөө хажууд байхгүй байгаад байдаг. Дэмарташ нөгөө Фергус гэдсэн хүндээ хэлэнгүүтээ ордны бэлтгэлийн талбай руу намайг аваачаа. Яахад байгаа юм бэ гэсэн чинь би тэнцээ очиж бэлтгэл хийн. Тушаал ёсоор нь манай хүний давгаасаар ордны бэлтгэлийн талбай руу хүрээд ичсэн байх бөгөөд энэ нь манай хүний бодож юуснаас хамаагүй дайггүй газар руу таардаг. Надад бэлтгэл хийхэд яг тохирох байрал байна да. Таныг ашиглаж магадгүй гэдэг. Бид нар энэ байгууламжийг хэвийн байдал нь хадгалж байсан юм. Таны одоо туулж байгаа зүйл бол амьдралын зөвхөн нэг л үе. Тиймээс би танд итгэлтэй байна. Миний өнгөрсөн амьдралд тэрч бас. Тэгэхээр тийм зүйл болсон байх нэ. Би урт удаа амьдрах хэрэгтэй. Өөхөгч нь ёстой навши мэдрэгдэн штэ. Өршөөгөр та яг л өөхөг амьдралын цагийг мэдэрсэн хүн шиг ярьж байна шүү. Яг л бодож байсан л тааж нэлээд ярхаа юм аа.
Би жинкнээсээ үхлээс буцаад ирсэн шүү. Тэгээд уг нь үнэ хэлдэг ч гэсэн нөгөөдг нь ч гэсэн юус ойш байхгүй. Юу ч гэсэн та бодож болно. Би бэлтгэлээ хэлээ. Бүх хүмүүс надтай яг л тэдний дайсан мэдэрдэг байсан. Гэхдээ би үнэхээр богино ухаантай байжээ. 1-7 хоног. Тэр үед хөрс зэрэгэлтэй газрын эзэн Эленагийн үхэл буруутай гэж ишлэгдсэн. Үүнээс болж Пержиум дайнд оролцож энэ нь Пержиумын мөхлийн эрмэгт үргэсэн. Эленагийн үхэл бол манай гэр бүлийн уналтыг эхлэл. Юу гэсэн үг вэ гэхлээр би эндээс эхэлж замаа засах хэрэгтэй. Буюу өмнөх амьдралдаа хийсэн бүхий л алдаагаа засахаар зоригшуулдаж байгаа. Хамгийн түрүүнд бие хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Надад их цаг байхгүй нь харамсалтай ч гэхдээ ядчил манай удирдах сурах хэрэгтэй. Манай хүний хийц гарыг даван гарах боломжийг олгодог гэр бүлийн хүч. Ихэнх хүмүүс манайга хамгийн хэцүү үед анзаардаг. Бүр дулааны талбар дээрж мэдэрч болно. Би агаар дээр хөвж байгаа манайтай холбогдох хэрэгтэй. Тэгээд бүгдийг нэргэлдэж байгаа утас шиг цуглуулна. 1000 үгүй ээ. 100000 дулааны туршлага наад чиг нэгэнд бол маананы зүм бүтээн гэдэг хүүхдийн тоглоом л гэсэн үг. Ингэж чадахгүй байсан бол юу гэж хамгийн хүчтэй 7 хүний нэг болох вэ? Миний авсан хагас шажигдсан байсан шидийн номны арга барил. Бас хүмүүсийн натрал маананы зүм байхад би 2 дахь, бас 3 дахь олон цөмүүдийг холбосон сүлжээ үүсгэж тэсрэг хүч бий болгож чадна. Тэгээ хэсэг хугацаа өнгөрсөд дараа манай хүн чинь өөрийнхөө маананы цөмийг яг бүтээхийн завдалгүй хамар амнаас нь цус олгодохдаг. Миний хязгаар 3 юм шүү. Гэхдээ би өмнө нь 5 тал хүрч байсан л та. Энэ арга барил богино хугацаанд тэсрэг хүч бий болгож чаддаг. Гэхдээ хариуд нэг хэмжээ маана хэрэг болдог. Өнгөрсөн дийдүнд ялагдсан гол шалтгаан минь бол энэ. Намайг маананы дутагдaltaй байхад бүх хөлөг баатруудаар надтай тулдуулахаар илгээсэн. Хэрвээ шудрах дулаан байсан бол би гарцаагүй ялах байсан л та. Энэ техник өөрөө их докторгүй техник л дээ. Гэхдээ одоохондоо энэ байхад хангалттай. Надад одоо залуу би бас юу л өн цаг байна. Би одоо энэ удаа тоолгогч нь аавнда ийдв. Дельфина гэр бүлийн ард талд хинч зогсож байсан хамаагүй. Манай улсыг сүрүүлэхэд тусалсан болохоор би та нарыг бүгднийг ч устгана. Зураглал 1-7-ны дараа наадмын өдрөлөө шилжнэ. Тэнцэн нь манай гисэр явж байх бөгөөд урд нь Элена гараад ирдэг. Тэ ахыг харангуйта хөөх та үнэхээр ирчихлээ. Юу болсон юм? Та хэзээ ч иймэрхүү юмд ирж байгаагүй шүү дээ. Яха. Пержимийн хуваар ядаж баяр наадамд оролцох хэрэгтэй гэж бодлоо. Та ч ойрч ёстой хачин ажиллаж байна шүү. Таны өнгөрсөн 7 хоногийн бэлтгэлээс өөр юу ч игөөгүй сонссон юм байна. Гэр бүлийг хөлөг өтер болохын төлөө бэлтгэл хийх нь юу юм буруу байгаа юм. Та гэхдээ өмнө нь хизээч иймэрхүү юмд тоодгүй байсан шүү дээ. Аав ядаргаатай бас өөрийгөө хурдан хаан болоосоо гэж хүлсэн хүн нь та. Юу ч гэсэн таны ингэж байгаа ч нүдгээр таалагдж байна шүү. Хуучны та эргэд ирсэн юм шиг санагдаж байна. Буюу дүү нь яалтчгүй ахыхаа өөрчлөгдсөн гэдгийг нь хамгийн түрүүнд анзаарсан хүн болж тарж байгаа. Саяны 7 хоногт би нэг юмыг мэдсэн. Миний үйл хөдлөл өөрчлөгдсөн болохоор ирээдүйд манай баг багаар нөлөөлж байгаа гэдгийг. Тиймээс юм болгоныг өөрийнхөө ирээдүйн төлөө хийнэ гэж хэлээд дүүтийгээ цааш өргөжлүүлж наадмаар хөгжилтгөр болно. Хэсэг хөгжилсний дараа тэр хоёр нэгэн шатан дээр сууж авах бөгөөд Елена түүн тантаад "Игтэй жил болгон адилхан байдаг болохоор заах уйтгартай юм те. Энэ жил ямар шинэ байхгүй юм. Наадам бараг л дуусах гэж байна. Гэхдээ юу ч болсонгүй. Би Еленатай байгаа болохоор ингэж байгаа юм болоо. Та бусад хэсгүүдээ ч гэсэн үзмээр байна уу? Манай найзын хэлснээр бол энэ хавьд өөр баяр болж байгаа гэсэн. Юу гэж бодож байна та? Тийм үү? Гисээр сая ирсэн залуутай хамт яваад өгдөг. Тэгээд дэкэр та хоёр үчээ. Манай гэр бүлийн урагчд. Гисэн төрөн өрөөнд нь орж ирдэг хоёр туслах нь байж таардаг. Одоо энэ Жамад болон Филипп гээд байгаа нь Еленыг багаас нь харж хандаж хамгаалсан учраас энэ гэр бүлийн хамгийн итгэл орсон хөлөг бодруудын нэг. Гэхдээ өмнөх амьдралт нь энэ хоёр Еленатай хамт алууслан батлагдсан. Ямар ч тач энэ хоёр хөлөг бадр нь Еленаг дагуулсаар нэг цөлжсөн мухар гудамжинд аваад ирдэг бөгөөд гисэр эргэн тойрны харахад зүгээр л ингийн гудамж юм шиг хэрнээ бүхэл зүхтах гэсэн гарцнуудыг бүгэлсэн харагдаж байна. Елена болохоор за ийм новшийн мүзүүд гэж ирсэн бол буцлаа гэд яг ахыгаа дагуулаа буцах гэгтэн замд нь Филиппин гарч ирснэ. Гадагт үзчгээд явал та. Гиснээ нилээн шийчгийн царай гаргадаг. Гэхдээ тоо чи яагаад ачаа ажиллаад байгаа юм бэ? Өнөөдөр яаж гисэн? Өө яана. Би таныг айлах гайгүй шүү. Зүгээр л нэг боломжийн санал ирсэн юм. Саналаа?
Гисэн ардаас нь нэг алга чимээ дөхөж ирсгэд гурван хар хувцастай голдон зогсож байсан хүн нь Шилэпэн малгатай хүн дөхөж ирсэн юм. Яг л бодож байсан чинь та нарын ажилч цэвэрхий юм аа. Тийм ээ. Бид нар тохирсныхаа дагуу зоолоогоо яваад ирлээ. Нэг манай гисрийг байгаа харсан нөгөө зоологч нь уг нь би ууган хөөгн авчир гэж хэлээг үсттэй. За зүгээр дээ. Тэрийг зүгээр л бэлгэлчихье. Хөөрхөн амтан өөрийнхөө богш руу орж байгаагаа мэдэхгүй дагаад ирчихсэн. Гисэр түнд хандаа. Жамал. Тэгэхээр чи бидийг зарсан байх нэ. Өөрийгөө дараа нь энэ бүгдээс мултарч чадна гэж бодоо юу? Чи өөртөө санаа зовж эхлэвэл яасан юм? Бид хоёр бол орноос бол холоо зүхтаад болчихно. Ядуу дороодсон газар байхаас бүр залхаад байсан юм. Барбарончуудын тарчлаанд өртгөөс өөр шийдвэ. Угаасаа Фержиумыг биднээс өөр зөндөө хүмүүс орхиж байгаа үстэй. Үгүй гэж юу? Дэгсэн гисэр шууд л нөгөө Жамалыг чи нүдэрэмхийн зууртал очоод голоор нь хуваагддаг. Филипп гэдээсэн залуу нь үнийг нь харангуйта энэ Жамал мутхыг хүлэг батар байж энэ мө малд ялагдаад тахтай яах вэ? Гиснэ Элинийг барьцаалдаг бол барьцаалахын завдалгаа манай хүн сэлмэ шидэд яг духан дундуур сэлмэг зоогоод амжинаа. Үнийг нь харсан нөгөө гур нь болохоор хөөх чи үнэхээр ууган хүн гэж юу? Яах вэ? Угаасаа наа хоёр чинь бид нэр хийдийн алах гэж байсан юм. Бидний ажил туусласан баярлалаа. Элинэ болохоор ахаа энд яг юу болоод байгаа юм бэ гэхдээ манай гисэр шууд л ухаал болонгота өргөдөвдөд нөгөө гуравтай шин тултгаар болдог. Яг хөө артлынх нь хоёр байгаа залуунд юм болохгүй ч гэсэн гол нь байгаа залуу нь нэлийн хүчрэг маанатай гэдгийг нь мэдж явнаа. Хурдан дуусахгүй болохгүй нэ. Би нэг зүйл асууя. Энэ хиний санаа байсан юм? Өгсөн хүн үүнийг мэдэх шаардлагатай гэж юу? Чамайг тийм уурхан хэлэхгүй гэж мэдэж байсан ч гэсэн удахгүй аль болох хурдан хэлхий хүүсэндээ. Ямар ч жахалж явжсэн нөгөө залуу нь болохоор ард байсан хоёр хүндээ түүнийг амьдаар нь барих хэрэгтэй шүү. Гэж хэлэхин зэрэгцээд нөгөөгийн шууд л манай хүн рүү дайрдаг бөгөөд ихний зайрсан залуу руу толгоон дундуур нь сэлэмнийхээ хувь аваачаад алаа ичдэг. Адарс нь дайсан залуугийн дайралтаас нь өөрийгөө хамгаалаад өргөдөөт нь толгоог нь ядах юмгүй гихчин завчаад хайнаа. Тэгсэн гинтэл дахиад нэг дайралтыг хийхэд нь нөгөө ахалж явсан залуу нь манай хүн рүү дайрсан баш таарна. Ийм байрлалаас дайралтыг минь хаажглаа гэж юу? Төгс нуус дайралт байсан юмсан. Гисэр удаж дайралаас нь болон өргөлүүлэн дайрах бөгөөд ямар тааш түүний хоолон дундуур нь шархтуулж амжнаа. Нөгөө тэр мэдээж өргөлүүлээд манай гисэр рүү дайрах бөгөөд гисэр болохоор нэлээд гайхдаг. Яг тэгэхээр бүхэлдэн хүзүүрөөгөө дайрсан дайралтаас амьд гараад ирлээ гэхээр. Тэгээд хүзүүнтэй чааваас манай төвлөрч хохирлыг нь багасгасан учраас л амьд гарсан юм байлээ л дээ. Бүр гайхчихлаа. Манай мань дуусаж байсан бол өдөө толгойг болох байлаа шүү. Яаж юм хачин сэлмийн урлаг суртыг чи мэдэхгүй ч гэсэн чи ийм баг манаатай намайг л чадахгүй. Чи энд өөхөх болно. Гиснэ манай хүн рүү маш үжирхэг дайралтаар дайрдаг боловч энэ нь манай хүн төдийдэн хогрол усруулж чадахгүй. Дайралтыг нь зайлуулангуудаа хажуу талаар нь өшөглөө тамждаг. Чамд хэлээгүй лөө. Ийм хэмжээний маана надад үйлчлэхгүй. Гээшилэгтэн зэрэгцээ нөгөөдөг чинь шууд л цусаар ханиалгад эхэлдэг. Яг юу болчих вэ? Дайралтын хоног чөөр байна. Миний хамгаалтыг ийм баг төвшөнтэй юм байж нэвтлэн гэж байхгүй. Ильянагийн үхлийн цаана жинхэнэ гин бурууд нуугдаж байна гэж төсөөлж байсангүй. Тэгэхээр чи вэчээ. Өөрийгөө бэлд. 3 дахь зам суллагд. Юу вэ? Яаж манайгаа ийм хурдан нэмчихв? Хэж тусаагүй багтан шууд л дайрдаг. Зэмтос нэг 90 хугархаа гайгүй хүчтэй юм гисэнтэй манай хүний дайралтаас нь буултаж хамгаалж чаддаг бөгөөд ийм байх боломжгүй. Дайралтыг нь харахад л миний гар мтэгөө болж байна. Хитэн ч удаа маанагаар дайралт хийсэн бэ. Нөлөө нь хязгаартал байх ёстой үсттэй. Маанагаа ингэж хурдан нэмдэг аргын тухай би өмнө хизээ сонсч байгаагүй юм байна. Тэр яг л шал өөр хүн болчихсон юм шиг. Дэгснээ сэлмийг нь голоор нь тас хуваана. Сэлэмтэн зэрэгцээд өөрөө хүртэл саяны дайралтанд өржигсөн байх бөгөөд сэлэмний ормоор цус болгодож эхэлнэ. Мөчөө өгөлгүй дахиад сэлмээрээ түүний дотор ирэхтэн рүү зоосныхан дараа өмнөх яриага дуусгах гээд үзэхөө. Энэ бүгдийг захиалсан хүн яг хий юм. Би тийм хурдан өгөхгүй шүү. Ядаж Пердиумын охиныг өөртөөгөө хамт авч явах болно. Ингээд яг Элена руу нэг сум явуулгыг завдахтан тохиролцоо хийвэл яач байна? Гиснэ саяны дайралтыг нь хааждаг. Хэрэггүй зүйл хийхээ болоод асуултанд минь хариул. Тэгвэл би сэлмээ болгоё. Энэ утаснууд маанагаар бүтээгдсэн юм уу? Ерөөсө хөдөлж чадахгүй. Таны төвшөнд хүрсэн хүн өөрийгөө ядаж эдгэхээ мэднэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ
Хэрвээ би таны мананы цөмөгч нь устгах болоо итгэж чадахгүй л дээ. Йоо. Гэсэн манай хүн бүр мөсөн цаашаа харуулахын тулд мананы цөмийг нь голоор нь цуулж эхэлдэг. Чи ч одоо газарчихсан юм уу? Нэг л буруу хөдлөх юм бол энэ газрыг бүгдтэнд бүр гисэн дэлбэрэлт үүснэ. Чи амин орлохоор шийдсэн юм уу? Наа чинь чадрагуучууд энэ л үг. Би зохицуулж чадна. Энэ залуу тоглоог бололт. Би үнэхээр өхөр хичүү. Ямар тааж өхөө мэдсэн нөгөө залуучин ам наж эхэлнэ. Энэ бүгдийг цагаалсан хүн бол тэр. Каунт Десмонд. Тэр гэлэхдээ Пержиум болон Деград гэр бүлүүдийн хооронд дан хийх хэрэгтэй байна гэсэн. Тийм үү? Тэгэхээр Десмонд байсан юм шүү. Буюу албаар дайныг өдөөхийн тулд дүүг нь алуулахар захиалга өгсөн байдаг. Өмнөх амьдралд минь иймэрхүү талд ажлыг Дукал гэр бүлтэй холбоотой гэр бүлүүд хийдэг байсан. Дюк Дэлпин чи яаж ийм удахгүй зүйлийг нууцаар зохион байгуулж чадж байна. Тэгээд л чи Еленийг алах гээд байсан байх нэ. Тийм ээ. Тийм. Ясан манай хүн шууд л өгөн зэрэг нөгөөдгөө чинь дайрдаг. Чи юу хийж байна? Түр өнгөж тохиролцоог үзтээ. Яасан. Амьдралдаа өвчнөө хүн алж байсан юм байж. Чи нээж уулчихсан чинь айгаад байгаа юм уу? Намайг алсан чи өшөөлцөхгүй. Би аль хэдийн өөрийнхөө ажлыг дуусгачихсан. Чам шиг малт хүмүүс итгэнэж бодоо. Пержиум дайнд үнсэн товрог болно. Би чамд нэг юм хэлье. Би өгснийхээ дараа ахин төрсөн. Тийм болохоор энэ удаад өөр байх болно. Гисээр нөгөөдгөө чинь жинхнээсээ цааш нь харуулнаа. Ямар ч тач бүх зүйл дуусны дараа манай хүн эдэргийг бие хүлээлнээс болоод онцгойдоор хандлагаж эхэлнэ. Тийм ч өмнөх амьдралд нь ганцхан Елена гэдэг дүү нь алуулаагаа бөгөөд тэр хүмүүстээр манай хүн явж очиод одоо энэ хідэн хүмүүс нь Еленагийн алуурчин болгож энднэр нь хамгаалагчтай хамт алсан юм байл дээ шүү дээ. Тиймээс энэ бүх дайны нотлох баримтыг устгах хэрэгтэй. Тиймээс л дайныг өдөөхгүй тулд би эднийг шатаанаа гэд нөгөө барилгыг тэр чигт нь шатааж өргөдөг. Еленыг үрээд явж байхад нь модноос нэгэн хар төмөрхтэй залуу хараа зогсож байдаг. Дэмэнэхэн зурвал маань дөнгөж эхлэж байгаа учраас маш олон мэдэхгүй нэрнүүд гарч ирнэ. Тэгээ тухайн үед нь нэрээ өгөөд би та нарт тайлбарлаад явах болохоор одоохондоо мэдэхгүй зүйл гарч ирвэл зөвхөн хайчаарай заяа. Тэгээ үнэхээр ойлгохгүй зүйл байгаа бол комментээс асууж болно. Тэгээ комментээр мэддэг хэдэн нөгөөдөлдөө хариулаад ч юм уу эсвэл би шууд reply хийгээд гоё тайлбарлаад явчихнаа. Окей. Битгий санаа зовоорой. Зураглал хэсэг бүлэг хүмүүс бидэнд байгаа хамгийн сайн хүлэрг батруудаа Франктай хамт явуулсан. Тийм байтал ердөө ганц хүн зогсож чадаагүй гэнэ. Амархан ажил гэж бодсон болохоор анхаарлаа содруулчихсан юм. Энэ бүгд гисрээс болсон. Гисэр гинэ. Тэр хэрэгцээгүй хармал уу? Чи сайн мэдэж байх хэвээр. Гисэр бол ямар ч хэрэгцээгүй новш гэдэг. Чи түүнээр шалтгаалаад байгаа юм уу? Тэр мэдээлэл бас цорглоосаа шал өөр хүн байсан. Түүнийг тэр гаргаж байгаа хүч. Гээд тухайн өдөр болсон бүхий л зүйлийг энэ хэдтэй тайлбарлаж өгдөг. Яг шал өөр хүн юм шиг. Гэхдээ бид нар аль хэдийн дайгрын асуудлыг зогсоолж өгсөн болохоор дайн болоход ямар ч асуудал гарахгүй. Гуй, надад ахаад нэг боломж олгооч. Буюу дайныг яг эхлүүлэх гээд байгаа гол хідэн хүмүүс нь эднэр ууж сарж байгаа байхгүй юу? Тэрээр туслахтаа дахиж хамт өстө боломж олохгүй. Аматад ганц хүүхэд яагаад алж чаддгүй юм бэ? Иннээс болж ямарыг асуудал үүсч болохыг ойлгож гин үү? Хурдх шиг түүнийг зайлуул. Гэж саяны залуу тушаал өгдөг. Дэн залуу нь болохоор надад нэг арга байгаа. Кане гэд нэлийн хүчрхэг залуу байдаг бөгөөд түүний биеийн хүчин сэлмийн хүч чадлаасаа ч илүү. Тэгээд энэ Канегадаага залуу нь болохоор манай гисрийн хамаатай юм байх уу. Тиймээс энэ хоёрыг уулзуулахад ямар ч асуудалгүй бөгөөд энэ ажил үнэхээр цэвэрхэн дуусна гэдгийг нөгөөдөлдө хэлдэг. Зураглал манай гисрийг бэлтгэл хийж байх үед Фергус гэдвээс нь туслах нь орж ирж байх уу гэж шилждэг. Яг Фергусыг орж ирж байхад гисэр манай ашигладаг бөгөөд түүнийг нилээн гайхшруулаад амжнаа. Тэгэд үүнийгээ яг яаж хийсэн бэ гэсэн чинь манай хүн манаагаар утас хийж чаддгаа түүнд хэлнэ. Хэд энэ чадраа өмнө нь байнга ашигладаг байсан хэдий ч одоо манааны төвшин нилээн багуулсан учраас ер нь таарахгүй ашиглаж байгаа. Тэгээ ямар ч тач Фергус нь түүнийг бол нилээн үнэтэй дамжиж байгаа байхгүй юу? Уг нь бэлтгэлж идэггүй манай ашигладаггүй байсан хүн яаж ийм санааг өөрөө бодож олсон юм бол гэж боддог. Ямар ч тач Фергусийн энэ ирсэн шалтгаан нь болохоор Еленаг аварсанд нь баярлаа гэж хэлнэ. Уг өдрөөс хэдэн өдөр өнгөрсөн байх бөгөөд наадам зогсож Елена чин болохоор намайг гисэр ах хулгайлагдахаас аварсан гэсэн нөгөөд бүгд л итгэхгүй зод худлаа битгий яагаад ээ миний хөө гэдэг байгаа байхгүй юу? Ямар ч тач Еленаг бол аварч чадсан. Гэхдээ ард нь байгаа хүмүүсийн дайныг эхлүүлэхийн тулд маш олон арга сэтэж
манай хүн рүү дайрах нь ойлгомжтой. Тэр болгоныг ганцаархнаа би зогсож чадахгүй. Тийм болохоор цэргийн хүч байгуулах хэрэгтэй гэж дотроо бодно. Тэгээд цэргийн хүч байгуулахын тулд мэдээж улс төрлөө орох шаардлагатай. Хэсэг юм итгэж сууж байсан чинь гадаар нь битүү бослог өмнө гараад ирэх бөгөөд яагаад бослог өмнө гарч байгаа вэ гэхлээр саяны Еленагийн дайр алтнаас болоод наадмыг зогсоочсон. Уг нь ард иргэдэн наадмаас маш их хэмжээний орлого олдог. Тэр орлогын нь ихүүсвэр нь мэдээж байхгүй болсон тэр энэ хідэн нилээн ууралнаа. Өөрөөр энэ байгаа улсад нь нийтэн баялаг байхгүй зөвхөн гадны худалдаа наймаагаар л энэ наадмаар л 1 жилийнхээ хүнс орлогын ихүүсвэрийг олж авдаг юм байна лээ л дээ. Тэгээ үүнийг нь манай хүн шийдэх гээд цэргээ явуулах гэсэн боловч энэ Фергюсийн доор байдаг цэргүүд нь бөөгд чааваас оркуудад тулдахаар яваад өгсөн байдаг. Гэхдээ ядаж энэ ард иргэдийнхээ өмнө намдаахын тулд мөнгө өгөө зайлуулъя гэсэн чинь манай энэ гисэрт чинь ямар ч мөнгө байхгүй. Учир нь юу вэ гэхээр энэ хулгайчийн өмнөх амьдралдаа мөнгийг зүгээр л ус шиг урсгадаг байсан бөгөөд аав нь гэдэг Пержиум мисн нь түүнд мөнгө өгөхгүй болсон гэдгийг хэлдэг. Тэгээд хажуудаад байсан туслах буюу Белиндрагаас надад мөнгө зээлхүү гэсэн чинь Белиндраа нь хөдөл мөнгөгүй. Тэгээд чаваас бүр ямар ч мөнгөгүй. Тэгээд хэдий ирээдүг мэддэг байлаа гэд мөнгөгүй бол ирэх мэдээлгүй гэдэг үг байдаг та. Тиймээс мөнгө олох нь зүйтэй юм байна гэд өрөөндөө бодож байхад нь цувралын ихэнд гардаг Рикардо гэдээсэн залуу манай хүн дээр Яруу сан руу хүрээд ирнэ. Тэгээд ямар асуудал гарсан бэ гэсэн чинь түүний хамаатан Кане хурж ирсэн болж таарна. Зөрөглөл нөгөө нэг командлагч руу шилжгээд Канай гээд байсан хамаатан нөгөөдг чинь пялга нүдчиг гэлнэ. Ингэсээр Рикардогийн хэлсний дагуу нөгөөдгөн дэр чи яваад очиход маш том биетэй залуу ой гисрэ. За энэ хүрээд энэ удаагийн бардыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд маань дараагийн бардыг үзхийг хүсэх юм бол 8000 лайк. Хэрвээ 8000 лайк хүрэх юм бол би энийг үнэхээр хангалттай гэж үзээд цаашаа үргэлжлүүлнэ. Өөр нэг зүйлийг хэлэхэд manga.cg-ийн зураг ном.com зураг ном.cg net гэсэн холбоос өдрөө ороод хүссэн зураг намаа өндөр чанартайгаар хүлээж авч унших боломжтой шүү. За тэгээд энийг та нарт маань бараг мэддэг болсон байхаа. Тэгээд лайк болон subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.